ирээдүйд хамтдаа Эцэг номын 5 дугаар бүлгээс эзэн тантай ярих болно. Тэгээ бурхан айлтж байна. За бурхан өнөөдөр тантай ярьсаар байна. Та бурханы энэ дуудыг сонсож байна уу? Бурхан маш энгийн бөгөөд маш тодорхой ярьдаг. Амен. Бид нар ич шид хүсэх хэрэггүй. Бид бас өөрсдийнхөө махбодын хүслээр, өөрсдийнхөө мэдрэмжээр бас бурханы үгийг сонсох гэж оролдох хэрэггүй. Бурхан бол өөрийнхөө үгээр, өөрийнхөө хүслээр, өөрийнхөө тааллаар ярьдаг. Амен. Тийм ээ. Та үнэхээр зүрхсээ нээх юм бол тэр танд үгээ айлт болно. Амен. За тэгээд Гитлэл номын 5 дугаар бүлгээс өнөөдрийн номлын сэдвийг бурхан танд айлтж байна. Харин бурханы ярьж байгааг та сонссон үгээ та дуулууртаагаар дагаж хэрэгжүүлж байна уу? Тэгэхээр энэ Гитлэл номын 5 дугаар бүлгээс ингэж эхэлж байна. Үүний дараа Мосе Аароноор Фараон руу очиж Израилийн бурхан эзэн миний ард түмнийг явуул, тэд цөлд надад баярын ёслолыг үйлдэх гэж айлтж байна гэж хэлв. Харин Фараон эзэн гэгч хэн болоод Израилийг явуул гэсэн үгийг нь би дагах ёстой юм бэ? Би эзнийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж хэлв. Тэд еврейчүүдийн бурхан бидэнтэй уулзсан. Цөл рүү 3 өдрийн аянд биднийг явуулаач. Бид эзэн бурхандаа тахил өргөе. Эс тэгвэс тэр бидэн дээр тахал болон сэлэмтэй буун гэцгээв. Харин Египтийн хаан тэдэнд Мосе Ааронаараа та нар юунд ард түмнийг ажлаас нь хөндөрүүлнэ вэ? Явж ажлаа хий гэв. Фараон чааш нь харахтун энэ газрын ард түмэн идүүгээ маш олон. Та нар тэдний ажлыг зогсоож байна гэж хэлв. Ингээд тэр өдөр Фараон ард түмний дээр буй ажлын даамлууд хийгээд харгалзагсад тушаал болгож та нар ард түмэнд тоосох хийхэд нь зориулж урдын гिचгээ сүрэл өгдөгөө чаашид бол тэд өөрсдөө явж сүрэл хурааг харин тэдний урд хийж байсан тоосхийг тэр тоогоор нь хийлэг. Та нар тоог нь буухаас тэд залхуу учир биднийг явуулаач бурхандаа тахил өргөе гэж хашгирч байна. Ажлыг нь бүр хүн болгол тэд ажлаа хийж гэмээр үгийг анхаарахаа болно гэв. Ингээд ард түмний ажлын даамлууд бүх харгалзагчид гарч ирээд ард түмэнд Фараон би та нар сүрэл өгөхгүй. Та нар өөрсдөө явж олох газраас нь сүрэл түүцгээ. Харин ажлаас нь огтхон ч хасахгүй гэж хэллээ. Ард түмэн сүрэл зориулж тарианы язгаар түүхээр Египтийн бүх нутгаар тархав. Ажлын даамлууд тэднийг шавдуулж та нарт сүрэл байсан үе шиг өдрийнхөө ноогдсон ажлыг өдөрт нь гүйцэтгэх гэв. Фараоны ажлын даамлуудын томилсон Израилийн хүүгүүдийн харгалзагч нарт зодуулж та нар өчигдөр өнөөдөр яваад урдын адил хэмжээгээр тоосох хийж гүйцээгүйгүй вэ гэж байцаалгав. Израилийн хүүгүүдийн харгалзагчид явж Фараонд та яагаад зарц нартаа ингэж хандна вэ? Зарц нартаа сүрэл өгөхгүй батлаа бидэнд тоосох хий гэж хэлж байна. Хараач танаа хүмүүсийн буруу байсаар байтал боор бид чинь занчуулж байна шүү дээ гэж хашгирав. За өнөөдрийн 5 дугаар бүлгээс бид юг сурах гэж байна вэ гэж. Мосе Фараон дээр очиад миний ард түмнийг явуул гэд бурхны одоо тушаалыг очиж хэлж байна. Тэгсэн чинь нөгөө Фараон хэлж штэ. Израилийн ард түмнийг одоо тийм ээ явуул гэсэн үгийг би дагах ёстой юм уу? Эзэн гэж хий юм бэ гэж хэлж. Хий. Тэгээд би эзнийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж хэлж. Тэгэхээр өнөөдөр Фараоны хувьд бол эзнийг мэдэхгүй байна. Тэгээд эзний үгийг ч бас тий сонсохыг хүсэхгүй. Тэгээд дуулуургүй байж. Би явуулахгүй гэж хэлж. За тэгэхээр өнөөдөр энэ дэр эцэлд баярын ёслол үйлдэх гэж айлтж байна гэж хэлсэн. Өнөөдөр бид нар магадгүй зүрх сэтгэл дотроо бас олон зүйлийг бид нар хадгалсан, хөлсөн, хорьсон байдаг. Бурхан танд уучлал гэж хэлэх үед, Бурхан таны хэн нэгнийг явуул гэж хэлэх үед хэрвээ та зүрхсээ хатууруулсаар байх юм бол тийм үү? Хэрвээ бид нар Египтээс гарснаас цаашаа унших юм бол маш олон тахлууд баг, гамшгууд баг. Нэгсэндээ цохиулж эхэлж. Хүн ер нь зүрх сэтгэлээ ер нь хатуу байлгах үед, Бурханы үгийг сонсохгүй байх үед, Бурханы үгийг сонссон ч дуулуургүй байх үед хүний зүрх сэтгэл дотор бол юу болдгоо гэхээр ер нь бол тийм үү гамшиг бий болдог. За Бурхан танд хичнээн удаа айлтсан бэ. Дуулал номон дээр нэг үг байдаг. Бурхан нэг удаа айлтсан, би 2 удаа сонссон гэж хэлж. За Фараон бол ер нь маш олон удаа айлтж байгаа. Миний ард түмнийг явуул гэх. Тэгээ бүр ингээд гамшгууд тэмдгүүд гэж хэлж байгаа. Янз бүрийн зүйлийг түнд үзүүлж Бурхан гэдгээ би байдаг гэдгээ илэрхийлж
Өнөөдөр ч гэсэн таны амьдралд маш олон удаа бурхан би байдаг гэдгээ мөн тэгээ бүтээгч гэдгээ бурхан гэдгээ маш олон зүйлээр танд илэрхийлсэн. Таны зурсгал дотор явуулж чадахгүй яг ямар асуудал байна вэ? Өнөөдөр нөгөө фараон дээр очиод ард түмнийг явуул гэд хэлснээс болоод фараоны зүрх хатуурангуудаа ард түмний ажлыг нь бүр ингээд тэг хөндрүүлээд бүр ингээд сөрөл өгөхөө болоод тэгтээ ажлынхын тоог тийм үү хасаагүй бүр нэмэгдүүлсэн. Ард түмэн гомдолж эхэлж байгаа. Бид нар заримдаа хэн нэгэн дээр очиж сайн мэдээ тунхлах үед хүмүүсийн зурсгал хатуурдаг. Бүр илүү эсэргүүцдэг. Бүр тэр итгэл доромжилж байдаг. Энэ фараон өнөөдөр Египтээс гарсан Гитлэл ном ер нь бол юуг төлөөлж ийм бидний хуучин амьдралыг төлөөлж байгаа. Бидний хуучин амьдрал бид нар боол байсан шүү дээ. Нүглийн боол байсан. Нүглийн бодол санаатай байсан. Өнөөдөр эзэн яагаад ард түмнийг явуул гэж хэлсэн. Цөл рүү явуулаад тэр газар эзэн тахил өргөж тийм үү баяр тэмдэглэнэ гэж хэлсэн. За ер нь боол хүн Египтэд Израильчууд боол болцсон. Тэр нь олон хүмүүс өнөөдөр янз бүрийн сүнслэг, шашинлаг, янз бүрийн зүйл боолууд болцсон. Боол хүн ер нь баяр тэмдэглэж чадах болов? Бид нар хэрвээ тийм үү боолын хүлээсэн дор байх юм бол бидний хэн нэгнийг явуулахгүй одоо зуршилтэй ачаатаа юу гэдгийг хэн нэгнийг хорцсон явах юм бол бид бас хөнгөн байж баяр тэмдэглэх ямар ч боломж байхгүй. Тэгээ нөгөө талаас энэ дээр харах юм бол эзэн гэж хин юм бэ гэж хэлж байгаа. Эзнийг мэдгүй хүмүүс бол эзний үгэнд дуулууртай байх боломжгүй. За таны хувьд яг эзэн гэж хэн бэ? Та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Бурхан таны зүрхэнд сүнсэнд маш олон зүйлээр үгээрээс тийм үү сүнсээрээ магадгүй нөхцөл байдлаар за өөрийнхөө хүмүүсээр дамжуулж бурхан маш олон удаа ярьж байгаа. Та Бутан Седэр бурханы номлогдож байгаа үгийг зүрхэндээ тээгээд тэр үгийн дагуу яг үнэхээр бурхан айлтж байна гэд бурханы үгийн дагуу та дуулууртаа алхаж байна уу? Та нэг бодоод үзээрэй. Бурхан үний ер нь дандаа зөрчилийг тогшдог, зөрчилийг ер нь хардаг. Тэгээ энэ Египтээс цөл рүү авчих гэдэг. Зөвхөн нөхцөл байдлыг өөрчлөх биш. Олон хүмүүс өнөөдөр нөхцөл байдлаа өөрчлөж гандмар руу явах байгаа сүм рүү явдаг болцсон. За магадгүй майн уншихаа байгаа залбирдаг болцсон. Тэ? Гэхдээ өнөөдөр бидний нөхцөл байдал гадаад хэлбэрийг өөрчлөхөөс гадна бидний дотоодхон мөн чанарыг өөрчлөхийг хүсэж байгаа. Тэд нар бол Израилийн Египтийн бос 400 гаруй жил болцсон. Тэд нар бүр боол болцсон. Эцэг өвгд нь боол, өөрсдөө боол. Тэдэнд ямар ч эрх чөлөө байгаагүй, ямар ч баяр хөөр байгаагүй. Тэр битгээд эзэн бурхнаа мартцсан байсан. Төгс хүчит бий байдаг гэдэг эзнээ мартцсан. Тэгээ Мосег илгээж яах шээ. Авраамийн бурхан гэж эцэг өвгдийг сануулж байгаа. Авраамийн бурхан, Исаакийн бурхан, Яаковын бурхан гэж хэлж байгаа. Өнөөдөрсөн бурхан танд хуучин гэрээний бурхан одоо ч хэвээрээ байх. Тэгэхээр өнгөрсөн чинь байсан одоо ч байгаа, ирээдүйд ч байгаа. Өнөөдөр бид нар бурханы үгийг ер нь яг зүрхслээсээ сонсож байна уу? Зүгээр тархиндаа мэднэ гэж хүлээж авч байна уу? Би таныг нэг зүрхслээ шалгаасаа гэж хүсэж байна. Тэгээ Египтийн ард түмэн бол нарны бурхантай нийл мөрнөө шүтдэг, мэлхийг ер нь шүтэн болгоцсон тийм ард түмэн байсан. Харин бурхан гайхамшиг хийдэг үстэй. Үнэхээр фараоны хувьд бол гамшиг штэ. Харанхуй бий болгоод тэ нийл мөрнийг нь цус болгоод мэлхийнүүдийг гаргаж ирээл маш олон гамшигуудыг харуулж байгаа. Энэ дэр юу гэж хэлж ийм нөхөр өнөөдөр бид нар хэн нэгнийг явуулахгүй бол таны зурсгал дотор магадгүй насаараа хоригдлууд байж магадгүй ш. Та бодоод үзээрэй. Та хэний тухай бодохоор одоо ч гэсэн зурсгал чи өвддөг вэ? Хэнийг одоо ч гэсэн та үхлийг нь хүсдэг вэ? Таны зурсгал дотор магадгүй чөлөөлөөгүй явуулаагүй бурхны ард түмэн байгаа юм биш үү? Бид нар заримдаа хүмүүсийн үхлийг мууг бодж идэг. Гэхдээ бурхан тэр хүний төлөө хүүгөө өгсөн. Бурхан тэр хүний үнэхээр яолох залбирлыг сонссон гэдгийг бид нар хязгаарч мартаж болохгүй. Бурханы их заргалмаа дээр таны үзэн ядж байгаа магадгүй үйл учирт гомдж байгаа тэр хүний төлөө насварсан. Та тэгээд нэг бодоод үзээрэй. Өнөөдөр фараон бол Израилийн ард түмнийг бол тийм үү явуулахаас айж ирсэн. Тэгэд олуулаа болсон. Тэр бидний нэгдүгээр үлгээс унших юм бол тэд нар олуулаа болсон учраас ажлыг нэмэгдүүлж тэ
хөвгүүдийг нийл бүрэн рүү шидэж алуулж улам тэр янз бүрийн одоо хүнд хүчээр ажиллаар дарамтлж исэн боловч Израилийн ард түмэн бүр олон болж өсөн нэмэгдэж бүр хүчтэй болж ирсэн. Гэхдээ хэрэг бид нар харах юм бол Израилийн ард түмэн зовлон дотроос хашгирсан гэж хэлж. Тэр ашгааныг бурхан сонсоод тэгээд үнэхээр тэр дарамтыг нь зовлонгийг хараад бурхан санаа тавиад Мосег дуудаж байгаа байхгүй. Мосе гэж дуудаж. Өнөөдөр итгэлийн амьдрал дотроо энэ дотроогоо бидний амьдралд хин нэгэн ирсэн л байгаа. Та бодоод үзээрэй. Тэр хүн бурхны дуудлагыг сонсоод шууд ирсэн болов. Өнөөдөр бид нар бурхны дуудлагатай явна гэдэг тийм амархан зүйл биш. Яг тэгэхээр бид нар өнөөдөр нийгэмд маш олон зүйлд хүлэгдсэн байна. Мөнгө, ажил, шашны хүлээс, айдас, янз бүрийн зүйлээсээ бид нар татгалзаад бид нар хин нэгэн рүү явна гэдэг бол тийм амархан зүйл биш. Мосегийн энэ түүхийг харах бол би бол хил муутай хүн, би бол ам эвэлдэггүй хүн, намайг битгий явуулаач, өөр хүнийг явуулчаач гэдэг. Өнөөдөр бидний төр яг адилхан л байна шүү дээ. Тэр үнэхээр олзонд байгаа дарлагдсан зовж байгаа ард түмэн рүү явъя гэхээр пастраа завгүй ажилтаа л гэдэг. Өнөөдөр танаас болж аврагдах үндэстэн хүлээж байгаа. Та бодод үзсэн үү? Танаас болоод хичнээн хүн өгч байгааг бас та мэдгүй үү? Та очиж тэр фараон болох муу нэгэнд муурийн сүнсэнд та тушаах ёстой байхгүй юу? Энэ явуул гэдэг бол ерөөсөө сайн мэдээ байхгүй юу? Энэ бол үнэхээр бурхны үнэхээр эрх мэдтэй үг байхгүй юу? Би бол сайн мэдэн дотор үнэхээр тийм үү тунгалагдж байгаа газар чөтгөр орших ямар ч боломж байдаггүй. Өнөөдөр ах トゥ ус минь ээ бурхны энэ айлтвар гэж хэлж байгаа. Айлтж. Энэ үг бол ямар ч боолчдын хүлээсийг тайлах эрх мэдэлтэй. Есүс загалмай дээр гүйцэлдлээ гэж хэлээд диаволын үлсийг устгаж тэр үхлээс амилсан өнөөдөр амьд байгаа байхгүй. Муу нэгний хүч чадлыг тийм үү дараад тэр бүх эрх мэдэл зэвсгийг нь булааж аваад загалмай дээр нийтэд үзүүлэн болгоод тийм ээ бидэнд дайсагнаж исэн бүх өрийг дарсан гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ Есүс ирээ бидэнд тушаал өгсөн баг. Тэнгэр газар дах бүх эрх мэдэл надад байна гэж хэлсэн. Өнөөдөр энэ эрх мэдлийг аваад та бурхны айлтварыг тийм очиж айлтахгүй гэж юу? Хүмүүстээр очиж миний ард түмнийг чөлөөл гэж хэлэхгүй гэж юу? Та бодоод үз. Таны эргэн тойронд ямар хүмүүс боолчлоо? Архины боолчлол, завхаарлын боолчлол, ядуурлын боолчлол, шашны боолчлол. Бид нар тэр газар очиод бид нар тунгалах ёстой. Гэтэл ихэнх тохиолдолд бид нар муу нэгний юмыг л тэр архинд орцсон, найдваргүй болцсон. Тэгээ тэр угаасаа бөөл лам бид нар чөтгөр тахил өргөөл байж дээ. Харин өнөөдөр би та бүхэнд хэлмээр байна. Бурхан айлтж байна. Бурханы үг амьд байна. Тийм учраас бурханы үгэнд та хэр дуулууртай байх вэ? Энэ амьдрал дуусна шүү дээ. Та завгүй явсаар байтал таны барьж байгаа цамхаг, таны хийж байгаа зүйлсүүд хов хоосон үлд байхгүй байх бол. Тэгээ би өнгөрсөн 7 хоног залбираа явж байгаад за би энэ дэлхийгээс юу ч авч явж чадахгүй юм байна. Тэр бол ойлгомжтой. Тэгэхдээ би энэ дэлхийд юм үлдээж чадах юм байна. Энэ дэлхийд үр удмаа үлдээх юм байна. Сүнслэг үр удмыг үлдээх юм байна. Энэ дэлхий дээр үнэхээр эзний нэрээр энэ хаанчны сайн мэдээг тунхалж явах үед олон хүмүүс эрхчлөө баяр хөөргийг найдварыг үлдээж чадах юм байна гэдгийг ойлгосон. Тийм учраас ахын дүүс минь ээ үнэхээр энэ үг бол маш хүчтэй үг баг. Гэсэн чи фараон яаж юм? Тэр эзэн чи хин юм бэ? Би эзнийг ч мэдэхгүй тийм үү? Мэдэрчгүй юм байна гэж хэлсэн. Фараон бурхныг мэдэхгүй байсан бас өөрийгөө мэдэхгүй байсан. Библиэлд сарах бүх эрх мэдэл бурханаас ирж байгаа шүү дээ. Фараон тэр захирах эрх мэдлийг хин өгсөн? Бурхан өгсөн баг. Тийм учраас ах トゥ ус минь ээ өнөөдөр бид нар хэдий ч нэ яг энэ эрх чөлөөний үгийг тунхлан хэдий ч нэ сайн мэдээ тунхлан таны амьдрал хүчтэй байх бол би хүмүүсийн амьдрал өөрчлөгдөхгүй байгааг харахтаа нэг л шалтгааныг хардаг. Тэд ерөөсөө сайн мэдээ тунхалдаггүй дандаа муу мэдээ ярьдаг хүмүүс. Бурхны айлтсныг үйлддэггүй, сонсдоггүй, сонссон ч хэрэгжүүлдэггүй учраас Бурхны хүч чадлыг мэдэрдэггүй. Та өнөөдөр үнэхээр Бурхны амлалт хүч чадлыг мэдрэхийг хүсэж байгаа бол сонссон үгэнд нь заа гэд үйлдэх үед Бурхан тийм үү тантай хамт байх бол. Мосеtis би заавал чамтай хамт байна гэж хэлсэн байна. Амен. Тантай Бурхан хамт байна уу? Өглөө босоод та залбирахад Бурхны үгийг сонсож гин үү?
Та тэгвэл сонссон үгээр яг Бурхны үгийн дагуу үйлдэж амьдрч байна уу? Яв гэсэн газар нь явж гин үү? Хэл гэсэн үгийг хэлж гин үү? Миний хувьд одоо Бурхантай харилцахаар маш энгийн төвшөнд очсон. Би сая Баян хонгор явах гэдэг өглөө босоод хувцас өмсөд ирч явах байсан. Тэгээд бүх хувцас өмсөд яг гарах гэж байхад ариун сүнс надад нэмгэн нэг бомбер, хар бомбер ав гэсэн байхгүй. Тэгээд би яг ингээ барьсан. Тэгээд барингуудаа би яасан бэ гэхээр би нөхцөл байдал тэгээд махбодын бодлороо за өнөө өглөө 10 хэдэн градус хүйтэн байгаа юм чи Баян хонгорч гэсэн эх өдрүүд хүйтэн болох байхаа гэд би бомбраа зүгээр л хайцсан. Тэгээ очисон цагаас ахуулаад өмссөн бүртгээ нэг ч өмсөв байхгүй. Айгүй халуун өдрүүд тохиолдоод хэрвээ би бомбертойгоо явсан яг бодолтойгоо бомбер өмсөв тэр өдрүүдэд их дулаахан байх байсан. Тэгээ Бурхны юм суугаа гимссэн. Маш энгийнээр. Бурхан маш энгийн ярьдгийг шүү. Бид нар ид чид хайгаад идэг. Зүгээр л зүрхэнд чинь ярина, сүнсэнд чинь ярина, Библиэрээ ярина, хүмүүсээр дамжуулж ярина. Ариун сүнс маш тодорхой ярьдаг. Тэгээ би Бурхан уучлаарай Бурхан минь. Дуулуургүй байсан уучлаарай гэх. Тэгээ яасан гэхээр нөгөө хүртгэ өмсөөхөр халууцаад маш их юм хөлсдөө байсан. Тэгээ би энэ дэр юу хэлэх гээд бид нар Бурханы дуу хоолой гэдгийг битгий ид чид хай. Зүгээр өглөө суугаад Библийг уншаад залбирх үед Бурханы өгсөн үгийг тунгаан бяцлах 2 удаа сонссон чи тэр байхгүй юу? Өнөөдөр Бурхан айлтж байна гэж хэлж. Жишээл өнөөдөр таныг хэлж зүрх сэтгэлээ чөлөөлөөч. Магадгүй миний ард түмнийг явуул гэж. Таны үзэн ядсан гомдсон үхлийн өсөж байгаа хүн чинь Бурхан хайртай байхгүй юу? Тэр хүний нүглийг аль хэдийн уучлалцсан. Тэр хүнд эргчлөө өгөхийг хүсэж шít. Бурхан чөлөөлөх гээд байхад та чөлөөлөхгүй байх гэж юу? Та бодоод үзээрэй. Өнөөдөр ах トゥ ус минь ээ. Ер нь хүн эргчлөөтэй байж ч Бурханд баяр хөөртэй байдаг. Израилийн ард түмэн Египтэд бол баярлах ямар ч боломжгүй байсан баг. Тийм учраас Фараон дээр очиад миний ард түмнийг цөл рүү явуул гэж хэлсэн. Тэгээ цөл тэд тахил өргөнө гэж хэлсэн. Нөгөө боол болцсон нөгөө Израиль Египтийн боолч тогтод тэд тахил өргөхөө мартцсан. Өнөөдөр тахил гэж яг юу вэ? Шинэ гэрээний үед. Хуучин гэрээнд бол амтэн алаал магадгүй те цусаар нь амаар нь шатаал тахил өргөөл янз бүрийн нүглүүдэд халахалдаг байсан. Одоо Есүс аль хэдийн тахил болцсон, төгс тахил болсон. Есүс тахилчин ч болсон. Бид одоо тахил өргөх амтнаар амаар тахил өргөх шаардлагагүй болсон. Есүс амиа бидний төлөө өгсөн байхгүй юу? Одоо бидний тахил сүнслэг мөргөл шүү дээ. Энэ нь бие амьд ариун тахил болго. Энэ нь та нарын сүнслэг мөргөл гэж хэлсэн. Сүнслэг ертөнцид эхлээд юм шийдэгдэж сэтгэл бие махбод чинь эрх чөлөө идгэрэл ирдэг. Би таныг үнэхээр Бурхны өмнө суудаг байгаасаа гэж хэлсэн. 7 хоногийн тэр 3 өдрийн өглөө ирээд энд зүгээр Бурхны өмнө суугаад үзээч. Махбодын хүсэл энэ бодол юу гэдэг мэдрэмж энэ тачаалуудаа дараад нэг өглөө өөртөө та тушаагаач. Махбодтой хэлээч. Миний ард түмнийг явуул гэж хэлээч. Бос чи. Өглөөч Бурхны өмнө суу гэж өөртөө тушаагаач. Өнөөдөр махбодын бодол санаа бол өхөл гэж хэлсэн ш. Бид нар дандаа махбодоор юмыг боддог. Сүнсний бодол санаа ам ба амар тайван. Таны хийж байгаа ажил үйлчлэл амьдралын ирээдүйд төлөвлөсөн зүйлүүд яг энэ дээр Бурхны бодол санаа байна уу? Та Бурханаас асуугаарай. Библийн математик өөр шүү. Нийгмийн математик 2 дээр нэмэх нь 2 байдаг мөн үү? 2 дээр нэмэх нь 2 4. Библийн математик шал өөр шүү дээ. 5 долох 2 загас 5000 ирчүүд хооллоод 12 сакс илүү гарч байгаа шүү дээ. Бид нар өнөөдөр Бурхны бодол санаатай байж сурах хэрэгтэй. Ах トゥ ус минь ээ. Тэгэхээр өнөөдөр бид нар эндээс яг юу сурах гээд байгаа юм бэ? Өнөөдөр олон хүмүүс амьд Бурхантай хэрхэн харилцахаа мэдэхгүй байна. Бид нар маш олон шашны хүлээсэнд орсон байна. Зүгээр шашнаас олцсон хүн шиг л байна. 7 хоногт нэг удаа ирээд магтдаг, залбирдаг. 7 хоногт нэг удаа амьдралаа Бурханд даатгдаг. 7 хоногийн энэ 2 цаг биш. 7 хоногийн бүхэл өдөр Бурхан таны эзэн байхыг хүсэж. Та өөрийнхөө амьдралыг эзэнд эзнээ болгосон уу? Санхүүгийн Бурхан чинь таны эзэн мөн үү? Таны санхүүг хэн захирддаг вэ? Таны амьдралын өдөр цагуудын эзэн яг хэн байна вэ?
Та өглөө босоод эзэнд өргөж гин үү? Та өглөө гэж байгаа шүү дээ. Нөгөө өглөө итгэлээр авлаа. Тэгээ эзэн минь ээ гэж залбираад эхлэх үеэс тэр өдрийн чи эзэн байдаг. Би бол өглөө босоод залбирдаг эзэн минь. Энэ өдөр надтай хамт байгаарай. Заавал надтай хамт биш. Таньгүйгээр юу ч хийхийг битгий зөвшөөрөөр. Магадгүй уруу татлах сорилт янз бүрийн зүйл ирэх юм бол түүнийг даван туулах төвчээр мэрэгэн ухааныг өгөөрэй гэж хэлдэг. Хичнээн тэгээ залбирсан ч уруу татлах сорилт өөр хэлээ ороод ирдэг шүү дээ мөн үү? Гэхдээ залбирсан учраас амархан гэмшдэг, амархан алдаагаа засах боломжтой байна. За тэгэхээр өнөөдөр олон хүмүүс гин нүглийн боолчлол одоо юу гэдгийг аригтэлт, хүчирхийлэл, хүнд ачаатаа, гомдол, хорсол, үл өөрчлөл, атаа житөө маш олон зүйлийг өнөөдөр хүмүүс боолчлол дотор байна. Ажлын боол, мөнгөний боол. Тэгээ би одоо бодож штэ гэдэг. Ер нь бол 50-аас дээш гараад ирэхээр хүн ер нь юу боддөг юм болов? Юу үнцэнтэй болдго юм болов? Та бодож үзсэн үү? Таны амьдралд яг юу чухал вэ? Хамгийн чухал зүйл чи яг юу вэ? Би ингэж боддог. Өнөөдөр би хэрэг бурхангүй байх юм бол би юу ч хийх байхгүй. Ховоос. Хичнээн надад эд хөрөнгө байгаад, эрхчлөө магадгүй махуудын эрхчлөө байгаад хэрвээ эзэн надтай хамт байхгүй байх юм бол бүх юм хоосон байх бол. Харин таны амьдрал хүнд ачаатай дарамттай хэцүү байсан ч бурхан хамт байх юм бол. Тийм үү? Үнэхээр та бүх юмтай байна гэсэн үг. За өнөөдөр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр өнөөдөр олон хүмүүс ингээл хөлсөө тослуулан зүтгээл ах. Маш олон хүмүүсийн амьдралыг харахаар завгүй ажилдаа өөртөө ял өгцсөн. Тэгээ бурхантай нөгөө чимээгүй цаг хийх, залбирах, Библи унших цаг ч байхгүй. Сүмдээ ирэх цаг ч байхгүй. Бусдын төлөө залбирах цаг ч байхгүй. Ажлын боол болц. Зөвхөн ажиллаа боддог, хэдэн төгрөгөөл боддог. Гэтэ эргээ харахаар сарын дараа хов болсон. Би нэг яг юу гэж хэлэх гээд байна ах トゥ ус минь ээ. Өнөөдөр бурхан бол шодрог бурхан байхгүй. Та хэн нэгнийг чөлөөлөхгүй бол та бас эрх чөлөөг сайн мэдрэхгүй. Библиэр харах юм бол хэн нэгний эсрэг ямар нэг юм чамд байгаа бол уучлал гэлцсэн байгаа байхгүй. Бид нар бол насан туршдаа үхэн үхтлээ бид нар бусдыг уучлахаар дуудагдсан. Энэ хүнийг 10 удаа уучлсан. Байнга л уучлдгийг. Энэ үг бол ерөөсөй байнга уучлаагүй шинж байхгүй юу? Нэг ч уучлал хийгдээгүй. Тийм учраас ах トゥ ус минь ээ. Өнөөдөр маш олон хүмүүс хүлээсэнд ор байна. Энэ хүмүүс төр хэн очих юм бэ? Энэ хүмүүс төр очиж тэр хүлсэн тэр хүмүүсийг боолчилж байгаа харанхуй хүчний эсрэг очиж хэн миний ард түмнийг явуул гэж хэн ашиглах вэ? Хэн хэлэх вэ? Орон ном дээр байгаа шүү дээ, тий? Орон номын 10 дугаар бүлгийн 12-аас 17 би та бүхэнд уншиж өгье. Орон ном дээр юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр сайн мэдээ тунгалахдахаас нааш хэн сонсох вэ? Илгээхдгээс нааш хэн тийм ээ? За тунгалагчгүйгээр идэж яаж сонсох юм гэсэн. За эндээс би бүр уншиж 12-оос нь эхлээд. Энд дээр ингэж хэлсэн байна. Евдээ ба грек хүний оронд ялгаа байхгүй. Бүгдийн эзэн нэг бөгөөд түүнийг дуудагч бүхэнд баялаг бэлхэнэ. Учир нь эзний нэрийг дуудсан бүхэн аврагдана. Тэгвэл түүнд итгээгүү тэд яаж түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж түүнд итгэх вэ? Тэд тунгалагчгүйгээр яаж сонсох вэ? Илгээхдгээс тэд яаж тунгалах вэ? Сайн мэдээ тунгалагчийн хөл юутай сайхан гэж бичигдсэн байдаг. Харин тэд сайн мэдээнд итгэсэнгүй. Учир нь Исая эзэн минь бидний мэдээнд хэн итгэсэн бэ гэж хэлсэн. Тиймээс итгэлэн сонсох нь Христийгээр ирдэг. Гэвч би хэлээ тэд сонсоогүй гэж юу? Үүндээ тэд сонссон гэж хэлсэн. Өнөөдөр үнэхээр Бурхны үг бол эрхчлээ авчирдаг. Бурхны үгийг сонсохгүйгээр хэн ч амьдрах боломжгүй. Та ч гэсэн зүгээр аврагдчихад битгий зогсоорой. Өдөр болгон Бурхны үгийг сонсч бидний сүнс дотоодхон хүчтэй байна, амьтай байна. Амен. Тийм учраас өнөөдөр тэр үгсэн хүмүүс, үхэл рүү явж байгаа хүмүүс. Одоо цуглаан дараад бид нар хогийн цаг явна шүү дээ. Хэд нэг 100 хүн байгаа баха. 100 хүн зүгээр бид нар хоол өгөхгүй, хувцс өгөхгүй. Бид нар харин тэднийг аварч чадах, нүглээс нь, үхлээс нь, тэр гимт амьдралаас нь чөлөөлж чадах Бурхны энэ сайн мэдээг бид тунгалах болно. Гол зорилго нь тэр байгаад байна. Тийм учраас ах トゥ ус минь өнөөдөр агаарын хүч ноёрхогч бодтой байна шүү дээ. Бид нар харсаар байх юм уу?
Өглөө явж байгаа хүмүүсийг харсаар байгаа за баяртай гэж байж их юм уу? Таны эргэн тойронд өнөөдөр сайн мэдээ хэрэгтэй хүмүүс хэдэн зуугаараа байна. Та бодож үзсэн үү? Энэ хүн сайн мэдээ сонсохгүй бол үрд мөх тарчил руу там руу явна. Энэ хүн сайн мэдээ сонсохгүй түүний амьдрал агаарын хүчний ноёрхогч харанхуй хүч хараалдор байна гэдгийг та бодож үзсэн үү? Та бодож үзээрэй. Өнөөдөр Бурхан танд айлтсаар байна. Би өнөөдөр нэг зүйлд үнэхээр итгэдэг. Сайн мэдээнд явж байгаа, залбирч байгаа, өргөж байгаа хүмүүсийн амьдрал бүх талаараа сайжирдаг. Яагаад? Бурхан өөрөө амлалтсан юм чинь. Хаанч зөвхөдлийг хай. Тэгээ би танд нэмж өгнө гэж байгаа. Хаанч зөвхөдөл төр харийнхны хайж байгаа ямиг бүр нэмээд өгнө гэж хэлсэн байна. Тийм учраас ахын дүүс минь ер нь бол мэдлэггүй байх юм бол дуулуургүй байдаг. Бид нар мэдэх ёстой юм мэдэхгүй байж шүү дээ. Фараон бол Бурханыг мэдэхгүй байгаа. Израилийн ард түмнийгчдэд мэдэхгүй байсан. Эзэн гэж яг хин юм бэ гэж хэлсэн. Та өөрөөсөө асуугаараа. Эзээ та яг хин юм бэ? Таны амьдрал ядуу байгаад өвчтөй байгаад асуудал чинь шийдэгдэхгүй байгаад магадгүй чөтгөрийн тойрогт нэг юм өртөө яваад байгаа бол та бодоорой. Та яг Бурханы хүслээр явж гин үү? Өөрийнхөө бодол санаагаар явж гин үү? Бурхан танд илүү зөвхөн таны амьдрал Мосег цөлд байсан. Магадгүй тэр өөрийгөө мартцсан, нэрээч мартцсан явж явах үед Мосег Бурхан дуудсан шүү дээ. Израилийн ард түмнийг чөлөөлөх. Танд дуудлага байгаа. Та өөрийгөө битгий Мосе төрүүлж битгий Мосе шиг өөрийгөө өхүүл. Би чадахгүй, би хий. Та чадна шүү дээ. Бурхан тантай хамт байх юм бол таны эсрэг хэн зогсож чадах юм? Бурхан айлч ш, би чамтай хамт байна. Би чиний бүр дотор байна, сүнсээр үннээрээ байна гэж хэлж байна. Чиний дотор байх ариун сүнс энэ дэлхийд багшаас агуу ш. Ариун сүнс таныг үнэн рүү удирдна. Ариун сүнс таныг үүрд тэр золилтын өдрөд хамт байна гэдээ Бурхан амлалтсан эзний сүнс таны дотор байгаа. Харин Бурханы дуулыг сонсож байна уу? Бурхан айлдаад дахад та сонсохын тулд өглөө даруугаар Бурханы бусаа суу. Эзэм минь надад үгээ айлдаач, надтай яриач. Энэ хийх гэж байгаа зүйл таны хүсэл мөн үү биш үү? Танд таалагдж байна уу? Хэрэв би энийг хийвэл та надад мэрэгүү ухаа өгөөч. Хүч чадлыг өгөөч. Хамтрагч нарыг өгөөч. Хаалгуудаа нээж өгөөч гэв. Та Бурхантай маш энгийн зүгээр залбирал. Эзэн тантай энгийн байхыг хүсэж байна. Ахын дүүс минь ээ. Өнөөдөр ах дүүс минь энэ хүмүүс рүү хэн очих вэ? Тань руу очисон хүмүүс золиос төлөөс гаргасан бах та. Та бодож үзээ. Таны төлөө хичнээн хүмүүс залбирсан болов. Хичнээн хүмүүс алс холыг зорин ирсэн болов. Америкаас, Солонгосоос, энэ тэндээс маш олон хүмүүс Бурханы дуудлагын дуулууртай байж энэ ард түмнийг чөлөөлөхийн тулд энэ сайн мэдээг авчирсан. Тийм учраас ах дүүс минь ээ. Ер нь бол Бурханыг мэдхгүй маш зовлонтой амьдрдаг шүү дээ. Библиэлд мэдлэггүйгээс болж миний ард түмэн мөхдөг гэж хэлсэн. Би таныг мэдэх ёстой маа мэдээсэй гэж хүсэж байна. Мэдэх ёсгүй юмыг мэдээд хэрэггүй. Бид нар гэрлийн тухай, үнний тухай, Бурханы тухай илүү таньж мэдэх юм бол харанхуй тэр бозар мөөг зүйлийг сонирхох ямар шаардлага байхгүй бол. Библиэлд хэлсэн байдаг те. Яг 17 дугаар бүлэг дээр хэлсэн байгаа шүү дээ. Есүс цорын ганц гэж хэлсэн үнэн. Тэгээ Бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнх юм аа гэж хэлсэн. Би сайн мэдээж явахдаа юу гэж явдггүй хөр үнэхээр энэ Бурханыг хүмүүс таниулахын тулд бид нар зураг барин ярьдаг тэр бүтээлийн тухай ярьдаг баг. Энэ нар сар одод айн бүх зүйл таныг намайг бүх зүйл Бурханаар бүтээгдсэн штэ гэдэг бүтээлийн талаар бид нар ярьж эхэлдэг. Олон хүмүүс өнөөдөр Бурханаар бүтээгснээ мэдхгүй сармагчингаас бий болсон гэд тэд нар тийм үү эволюцийн онолын дагуу нэг удаа амьдраад өхнө гэсэн гаж тийм үү хүчирхийлэн онолдор олон хүмүүс амьдрч байна шүү дээ. Тийм учраас ахын дүүс минь ээ боолын тухай бодож үзье. Израилийн ард түмэн боол болсон учраас тэд эргчлээ байгааг Мосе Аарон очоод сайн мэдээд тунхалж шүү дээ. Миний ард түмнийг явуул гэд ард түмний өмнөөс тэр фараон дээр очиж хэлэх үед ард түмний харгалзагч тэр бүр та нар биднийг алуулахаар бүр шилэн фараонд өгөө гэж хэлж байгаа. Тэгээд Мосе гомдолдог те. Өдөр төрч тийм тохиолддог ш. Хүмүүсийн сайн сайхан эрх чөлөө, амар тайван, тэгээ баяр хөөрийн төлөө номлол, залбирал,
ятгалаг, сэрэмжлүүлэг, сахилчуултыг хийдэг. Харин тэр тусмаа олон хүмүүсийн зүрхсээр хатуурж гомдолдог. Есүст итгэснээс болоод баг тэр нас урчлаа энэ мангистай тийм болчтойгоо буруутгалууд ирдэг. Тэгээ Мойсе гомдолж байгаа юм шүү дээ. Би үнэхээр фараон дээр ирээд ард түмнийг явуул гэж хэлснээс болоод фараоны зүрх хатуурж энэ ард түмэн ямар их гайхамшиг учирваа гэж байгаа байхгүй юу? Магадгүй та сайн мэдээ тараснаас бол таны гэр бүл эргэн тойронд янз бүрийн асуудлууд толсон байж магадгүй. Та битгий бууж өгөөрэй. Цүл тийм муу биш шүү. Боолтын амьдралаас цөлийн амьдралаас амлагдсан газар байна. Цөлийг хэрвээ харах юм бол хэцүү байсан ч амлагдсан газар руу орох зам байсан байна. Итгэлийн амьдрал хэцүү ч гэсэн бид нар амар тайванд очих зам шүү ахын төсмөн. Битгий бууж өгөөрэй. Битгий гомдлоорой. Олон хүмүүс ерөнхийдөө гомдолдог. Энэ ард түмнийг хэрвээ харах юм бол ингэж хэлж байгаа. За тэд Мойсе Аарон нар та нар фараон ба албат нарынхын нүдэнд биднийг жигшүүр болгож биднийг алуулахаар тэднийхэр сэлэн өгч байгаа тул эзэн та нарыг хараад шүүх болтгоо гэж хэлв. Яана. Уул нь Мойсе Аарон хоёр ард түмнийг чөлөөлөхөөр Бурхны дуудлагын дагуу дуулууртаа ирэх үед ард түмэн биднийг алуулахаар та нар тэгээ фараон болон таргалзагчдад сэлэн өгүүлж ийн гэж хэлж байгаа. Тэгсэн чи одоо Мосег хараа. Мосе эзэн тандаж, "Өө эзэн, та яагаад энэ ард түмнийг ийм гайд учруулав? Та юунд намайг явуулсан юм бэ? Би таны нэрээр ярихаар фараон руу ирсэн цагаас хойш энэ ард түмэнд тэрээр их гай тарив. Та ард түмнээ аврах юу ч хийсэнгүй" гэж хэлв. Заримдаа бидний залбирал, заримдаа бидний итгэлийн амьдрал харанхуй хэврээл байж идэг. Өчнөө залбираал идэг, хүмүүс улам зөрчлөн хатуурал идэг, эсэргүүцэл идэг. Бараг Есүст итгэснээсээ болоод сайн мэдээ тарааснасаа болоод бараг бид нар бараг асуудал дунддаг тийм үү? Гар гэртэйгээ хайртай хүмүүстэйгээ урьд нууцлцдаг. Гар гэрийнх нь яг энэ ард түмэн шиг гомдолдог өстэй. Есүст итгэснээс болоод манай амьдралд ийм зүйл тохиолдсон. Ийм зүйлүүд би зөндөө сонсч ирсэн. Тэгтээ ахтус би та бүхэн нэг зүйлийг хэлье. Үүр цайхаас өмнө тас харанхуй болдгоо ш. Үүр цайх болно. Гэрэл ирэх болно. Амен. Тийм учраас ахтус минь ээ. Итгэлээсээ битгий ухраараа. Ер нь бол бидний сайн мэдээний дотор үннийг ярьдаг. Бүх хүн Бурхны өмнө очиж шүү. Бүх хүн амьдралынхаа тайланг тавина шүү. Өнгөрсөн баян онгорч явж явах надтай нэг эмэгтэй хуваалцж ирсэн. Тэр эмэгтэй яасан бэ гэхээр тэр өдрүүдэд би бол тэр эмэгтэйг ерөөлтэй гэж нэрлэнэ. Тэр яасан гэхээр бүх ах дүүнэрээр дагуулж орсон байхгүй. Пастор ийшээ явъя гэж аваад явчихсан. Орсон бүх ах дүү нарыг бэлтцсэн байсан Бурхан аварсан. Тэр эзний нэрийг дуудсан. Орхоос өмнө бид нар залбирсан баг. Бурханы ард түмнийг явуул. Харанхуй хүч, үхлийн сүнс, хараал, бузар мөгийн бүх хүч чадал та нарыг хүлж байна. Энэ айлд амар тайван ирэх болно. Энэ айлд аврал ирэх болно. Энэ айлд Бурханы гэрэл тусах болно гэж тунхлаад орсон. Яг үүндээ одоо чөтгөр Есүсийг аягүй сайн мэддэг шүү дээ. Та мэдэх үү? Чөтгөрүүд хүртэл Есүст итгэдэг гэдэг Библиэс уншсан уу? Бүр бэмбэгэндэг чичирдэг байхгүй тэд нар чи. Есүсийн нэрээр хэн нэгэн тэр айлд очих үед тэнд харанхуй орших ямар ч боломжгүй болдог. Би өнөөдөр танд үнэхээр Бурханы амлалтыг санаач. Мойсетай би заавал чамтай хамт байна гэж хэлсэн. Тэгээ амийг хэн бүтээсэн юм? Хэнийг хэлгүй төлөв болгодын хин ингэж Мойсетай бүр ярьсан шүү. Өнөөдөр танаар дамжуулж ярихгүй гэж юу? Ах түс минь ээ. Бурхан өнөөдөр айл цаар байл сонсхийг хүсэхгүй байх юм бол за бид нар эцсийн цагуудад амьдарч байна. Эзэн ирэхээс өмнө эсвэл би явна, эсвэл эзэн ирнэ. Би энэ дэр юу ч Христийн шүүх сэнтийн өмнө бүгд зогсон шүү дээ. Бид нар яг энэ зүйлийг бодох юм бол Бурханаа үнэхээр танин мэдэх юм бол тэр ямар ариун юм бэ? Ямар агуу хайр юм, нэгүсэл юм, өршөөнгүй юм. Мойсе өшнөө олон юм ирсэн ч Бурхан тэр болгонд нь бас тийм ээ өнгөнсөн болгонд нь хариулт өгөөгүй. Тэгээ хайр дотор халахлаад тэгээд чи яв яри гэсээр л байгаа. Та Бурханы шүүх сэнтийн өмнө зогсох үе та хийсэн гэм нүглээсээ биш. Харин хийх ёстой зүйлийн төлөө Бурханы өмнө та зогсно. Хичнээн хүнд энэ авралын сайн мэдээг тунхагласан бэ. Хичнээн хүнд энэ аврагдаж болох нэрийг хэлсэн бэ. Хичнээн хүний амьдралыг өөрчилж чадах, харанхуйгаас гэрэл рүү гаргаж чадах
энэ Бурхны хүүгийн тухай ярьсан бэ гэдгийг л асуух бол. Би өнөөдөр энэ чуулган бол илгээлтийн чуулган. Бидний үнэт зүйл илгээлт шүү. Итгэгч хүн сайн мэдээ ярьдгүй, итгэгч хүн бол итгэгч хүн биш. Илгээлтэнд явдгүй чуулган бол чуулган биш. Тийм учраас өнөөдөр ах дүүс нь Бурхан миний ард түмнийг явуул гэж хэлж. Та одоо зөрчилтэй шалгаач. Таны дотор явуулаагүй хичнээн хүн байв. Зарим хүмүүсийн зөрчил маш олон өрөөтэй байх. Доржоог, цэцгээг, цэрмаг жойжлцсан. Чамайг хизээч уучлахгүй гэдэг. Та уучлахгүй байснараа та өөрөө уучлагдахгүй байх. Тарчлан тамлагдана. Өнөөдөр Бурхан миний ард түмнийг явуул гэж байгаа. Бурхан шударгач хэрвээ чи үнэхээр уучлчих юм бол Тэнгэрлэг эцэг таны хэлэнцгийг уучлана гэж хэлж байгаа. Ах дүүс минь ээ. Ер нь муу нэгэн хүмүүсийг хэрэгшлээд байхыг хүсдэг байхгүй. Бурхан бол харин хүн болгоныг хэрэгшлээтэй байгаас аврагдаас өнний өмнөрөөс гэж хүсэж байна. Ах дүүс минь. Би та бүдийг үнэхээр сайн энэ дэр хэлжтэй Бурхан бол хизээч ившүрт болохгүй гэж хэлсэн. Та Христ итгэснээс хизээч ившүрт байдалд орохгүй. Та хэн нэгнийг уучлснараа та хизээч та хоригдол шиг амьдрахгүй. Өнөөдөр энэ ард түмэн яагаад Мосе эднэрүү ашигласан юм бэ? Тэд нар боолын бодол санаатай. Боолын мөн чанартай байсан баг. Харин өнөөдөр бидэрт нэг боломж өгсөн шүү. Бид өнөөдөр боол биш. Яг түүний нэрэнд итгэж түүнийг зөрчилдөө хүлээж авсан бол та Бурхны хүүхэд болсон. Амен. Бурхны хүүхэд шиг бодох хэрэгтэй. Бурхны хүүхэд шиг үйлдэх ёстой байдаг. Есүс биднийг уучлсан. Библиэлд хэлсэн шүү дээ. Есүс Христ биднийг уучлснээр бид нар бие биенээ уучлах ёстой гэж хэлж байна. Ах дүүс минь. Бурхан одоо ч ажиллаж байна. Танд үгээ айлтсаар байна. Зүүдэнд ч ярьсан, зүрхэнд ч ярьсан. Та Бурханы айлтсан үгэнд хизээ дуулуургүй байсан тэр цагаа тэр газараа та очооч. Бүгд хамт нүдэн анцгаая. Тэгээ Бурхан минь та үргэлж үгээрээ сүнсээр нөхцөл байдлаар хэн нэгнээр дамжуулж бүр сонсохгүй бол илжгээр хүртэл та ярьдаг Бурхан. Эзэн минь харин бид сонсохгүй сонссон ч эзэн минь үйлдэхгүй. Бас бид эзээг паран шиг эзэн гэж хин юм бэ гэж таны эзэн минь үнэхээр тэр эзэн Бурхан тэр агуу үннийг бид таньж мэдэхгүйгээр бид махуудын бодол санаагаар өөрсдийн хүслээр эзэн минь бодож үйлдэж байгаа бол та биднийг уучлаач. Зүрх сэтгэл дотор минь магадгүй явуулж чадахгүй байгаа эзэн таны эзэн ард түмэн байгаа бол эзэн ариун сүнс та харуулж өгөөч. Бид нар зүрхсэлээ нээж эзэн минь таны үгийн дагуу хүмүүсийг чөлөөлж ямар ч өр нэхгүйгээр тэднийг эзэн минь өөрийнхөө амьдралаас сулж явуулж байна эзэн минь. Үнэхээр эзэн минь та яг ариун сүнсээрээ бидний дотоод хүнийг нягтлан гэрэлтүүлж өгөөч эзэн минь. Бидний зүрхслийг эзэн минь эдгэж чөлөөлж энэ хүнд ачаа энэ шарах боолчлол эзэн гомдол хорслоос минь та чөлөөлж өгөөч эзэн минь. Тэг мөнх эзэн танд баярлалаа. Та үгээ эзэн яг одоо энд байгаа хүмүүсийн зүрхэнд айлтж. Хэн нэгний эсрэг ямар нэгэн бол уучил гэж хэлсэн. Хэн нэгнийг шүүсэн, бардамсан, атаархсан, доромжилсан, магадгүй хизээч уучлахгүй гэж эзэн зүрх сэтгэл дотроо тангараг тавьсан байгаа бол тэр бүхий л зүйлсийг эзэн минь хүчингү болгож зүрхслээ нээн эзэн танд үнэн бүгэ сүнсээр эзэн тахил өргөх тэр эзэн цэвэр зүрхслээр эзэн биднийг итгээгэж тандаа эзэн бид үнэхээр үнэн бүгэ сүнсээр ирж таны үгийг эзэн үйлдэн дуулууртаа алхахад ариун сүнс хүч чадал өгөөч. Ирэх өдрүүдэд эзэн минь магадгүй эзэн та анхааруулан сануулan илчлэх тэр зүйлүүд дээр дуулууртаа байхад эзэн минь та бидэнд хүч чадлыг өгөөрэй. Тэгээд бид үнэхээр танд талархаж байна. Та бидэнд үргэлж өөрийн үгийг айлдаж, өөрийн хүнийг илгээж, эзэн биднийг эзэн минь үнэхээр мөнхийн боолчлоос цөлийн замаар дагуулж, мөнхийн тэр амар тайван руу хөтөлж байгаагийн төлөө талархаж байна. Тэгээд бүх алдрыг өргөн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За тэгээд хажууд байгаа юм дээ хэлээ те.